Сайн мэцгааны хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр газар зүйн солилцол ашиглан хэрхэн зай тодорхойлох талаар үзэх болно. За газар зүйн солилцол гэдэг бол дэлхийн гадраад ирэх аливаа байрлалыг уртраг ба өргөөр тодорхойлсныг хэлдэг. За энийг бид өмнөх хичээлээр үзсэн учраас бүгд өнөөдөр тухайн өгөгдсөн газар зүйн солилцлыг ашиглаад хэрхэн зай олж болдгийг судалж үзье. Дэлхийн бөмбөрцгийн нарийн тогтоосон хэмжээг ашиглаж газрын зургаар газар зүйн эмсийн хоорондох зайг хэмжин тодорхойлж болдог. За өөрөөр хэлбэл дэлхийн бөмбөрцгийн тойргийн урт бол 40,009 км. За ийм дөрвөргийн 1 градусын үзэг тулж байгаа голджийн нэмийн урт бол ойролцоогоор 111.1 км-тэй тэнцүү байдаг. Үүнийг мэдснээр бол цэгүүдийн хоорондох зайг тодорхойлж болдог. За 40,009 км бол бүтэн одоо 360 градус гэсэн үг. За тэгвэл эндээ хувааж үзэх юм бол 1 градуст 111.1 км бол тогтмол ноогддог байхлахыг бол тодорхойлж болж байна. За жишээ нь хойд туйлаас өмнөд туйл хүртэлх зайг тодорхойлж үзье. За ингээд үзэх юм бол хойд туйлаас өмнөд туйл хүртэл бол нийт 180 градус. За энийг бид нар 111.1 км-аар үржүүлэх юм бол 19,998 км байгааг тодорхойлж болж байна. За ийм учраас одоо бүх голжуудын урт тэнцүү байдаг тул одоо хойд өмнөд туйлыг холбож байгаа бүх голжуудын урт нь бол 19,998 км буюу 1 градуст 111.1 км ноогддог байх нэ. За нэгдүгээр бодлого Улаанбаатар хот хойд өргөргийн 47 градус 51 минутанд оршдог бол экватороос хойших болон хойд туйл хүртэлх зайг олоорой гэсэн ийм бодлого байна. За бүгдөө эхлээ бодлогоо бодохын тулд тухайн өгөгдсөн газрын өргөргийн утгыг харж үзэх ёстой. За ингээд бүхэл градусаар өгөгдсөн байх юм бол бид нар шууд 111.1 км-аар үржүүлэх ёстой. За тэгтэл бол энд минут секундэд гэсэн утгатай байгаа тул энд бол харгалзах нумын голдчийн уртаар бол тус үржүүлж нийлбэрийг бид нар гаргах ёстой. За ингээд экватор хүртэлх зайг бүгдөө бодож олъё. За ингээд эхлээд бүхэл градусаа бид нар 110-ийнхаа нэгээр нь үржүүлэх юм бол 5221.7 км зайтай ахна. За бүхэл 47 градуст бол ийм зай бол харгалзах нь. За тэгвэл 51 минутанд хэдэн километр ноогдох нэ гэдгийг бодож гаргах ёстой. За инхийн тулд бид нар 111.1 км нь 1 градус буюу энэ нь 60 минуттай тэнцүү. Тэгвэл 51 минутанд хэдэн километр ноогдох вэ гэсэн энэ харьцааг бид нар зохиож үзнэ. За эндээсээ бид нар x км-аар тодорхойлж үзэх юм бол 51 минутанд 94.4 км газар ноогдож байна. За тэгвэл бүхэл 47 градуст ноогдож байсан километр 51 минутанд ноогдох километрийн хооронд нэмснээр Улаанбаатараас экватор хүртэлх зайг бид нар тодорхойлж гаргах нэ. За ингээд нэмээд үзэх юм бол 5317 км зайтай болгоно. За дараад нь бид нар Улаанбаатар хотоос хойд туйл хүртэлх зайг олъё. За хойд туйл бол хойд өргөргийн 90 градус. За 90 градусаас 47 градус 51 минутаа хасах юм бол 42 градус 9 минутын зайтай баг. За тухайн хоорондох цэгийн ялгаатай градус нь минутын наривчлалтай учраас бид нар эхлээд бүхэл 42 градусаа 111.1 км-аараа үржүүлэх ёстой. За ингээд үржүүлвэл 4666.2 км гарч байна. За бид нар одоо минутанд 0.9 минутанд ноогдох километрийн хэмжээг бодох ёстой. Инхийн тулд 111.1 км нь 60 минутын бол 0.9 минутанд хэдэн километр газар ноогдох вэ? За эндээс бид нар x км олох юм бол 1665 км зайтай байна. За ингээд 42 градуст ноогдох 4666.2 дээр 0.9 минутанд ноогдох 1665 км-аар нэмэх юм бол Улаанбаатар хот хойд туйлаас 4682.8 км зайд байрлаж байгааг гаргаж болж байна. За дараагийн бодлогыг бүгдээр ажиглая. А хот хойд өргөргийн 10 градус, Б хот өмнөд өргөргийн 15 градуст оршдог. Энэ хоёр хот хоёулаа нэг голдож дээр оршдог бол хоёр хотын хоорондох зайг олоорой гэж. Тэгэхээр нэг гол одоо бүх голдчуудын урт нь тэнцүү 1 градуст одоо ноогдох нумын урт бол 111.1 км-тэй тэнцүү байгаа.
Тэгэхээр бид нар энэ зүй тогтолцоог бол ашиглаж бодох ёстой. Тэгтэл тухайн хоёр зэмээ нэг нь хойд өргөрөг, нэг нь өмнөд өргөрт байрлаж байгаа. Тэгвэл энэ хоёрын хооронд нийт хэдэн градусын зай байгаа вэ гэдгийг бол хооронд нь нэмж өгнө. За ингээд хойд өргөрийн 10 градус дээр өмнөд өргөрийн 15 градусаа нэмэх юм бол 25 градусын зайтай. За тэгвэл 25 градус нь 111.1 км зайгаар бид нар үржих юм бол 2777.5 км-ийн зөрүүтэй ийм хоёр хот байсан байх нэ. За дараагийн бодлогыг бүгдээрээ харъя. А ба Б хотын хоорондох зайг газар зүйн солилцол ашиглан тодорхойлоорой гэсэн. За ингээд харах юм бол энэ өргөрөг буюу одоо хойд өргөрийн 51 градуст байрладаг хоёр хот аах нь. Тэгээд энэ уртаргууд нь өөр одоо уртарт байрлаж байна. Нэг нь зүүн уртаргийн 15 градус 15 минут. За нөгөө хот нь зүүн уртаргийн 90 градус 50 минутанд байрладаг байна. За ингээд бодохоор бид нар нөгөө өөр хэдвэл зэрэгдүүдийн урт нь өөр учраас нэг одоо яах нь тухайн зэрэгдэд ноогдох одоо голчийн номын урт бол өөр байх нь. Тэгэхээр бид нар энд бол экватор дээр хэд байдгийг бид нар тооцоолж үзье. За тэгвэл экваторын урт бол 40,070 км байдаг учраас 1 градус тулах одоо зэрэгдийн номын урт бол 111.3 км ахна. За тэгвэл бусад өргөргийн хувьд бол өөрөөр хэлбэл зэрэгдүүдийн урт өөр байгаа учраас хэдэн одоо километр гэдэг бол дараах одоо бэлэнд одоо таблицыг бол ашиглаж боддог байх нэ. За тэгвэл хэрхэн одоо энд өгөгч бодлогын нөхцөл ёсоор өгч вэ гэдгийг харъя. За ингээд харах юм бол хойд өргөргийн одоо 51 градус байна. За тэгвэл уртаргийн 15 градус, уртаргийн 90 градус 50 минутад байрлах хоёр хот. Тэгвэл энэ хоёрын хооронд хэдэн километрийн зөвлөлттэй байна гэдгийг бодож гаргах гэж байна гэсэн байна. За тэгвэл 51 градусын одоо энэ зэрэгдийн номын урт бол 1 градус 70.2 км байдаг байна. За энийг бид нар ашиглаж энэ бодлогоо бодно. За ингэж бодохын тулд энэ хоёр уртаргийн хооронд хэдэн градусын уртаргийн зөрүү байгаа мэ гэдгийг бодож гаргах нь. За ингийн тулд 90 градус 50 минутаас 15 градус 10 минутаа хасна. За ингээд үзвэл энэ бол 75 градус 40 минут гарч байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр хотын хооронд ийм зөрүүтэй байна гэсэн байна. За тэгвэл бид нар бүхэл градусаа бол бид нар 70.1 одоо 2-оор үржүүлээд гаргачихна. Тэгвэл үлдсэн минутанд нь хэд ноогдох вэ гэдгийг бүгдөө тооцоолж үзнэ. За бүхэл 75 градуст бол 5265 км газар ноогдож байна. За тэгвэл 40 минутанд хэд юм бэ гэдгийг гаргая. 1 градус буюу 60 минут нь 70.2 км-тэй. Тэнцүү бол 40 минутанд хэдэн километр газар ноогдож байна вэ? За ингээд гарвал энэ нь 46.8 км-тэй тэнцүү байна. За бүхэл 75 градуст ноогдож исэн 5265 км дээр за 40 минутанд ноогдох 46.8 км-а нэмбэл А Б хот хоорондоо 5311.8 км зайтай байрлаж байсан байна. За дараагийн бодлоготой бүгдөө танилцъя. Өдөршин солигдох шугамаас баруун тийш экваторын дагуу зүүн уртаргийн 80 градус 55 минут 20 секундын хүртэлх зайг ол за уг зайг 400 км цагийн хурдтай онгоц ямар хугацаанд туулах вэ гэсэн. Энэ бодлогыг бүгдөө бодож үзье. За экваторын шугам дээр бол одоо 1 градус ноогдох номын урт бол 111.3 км. Энэ бол тогтоосон бэлэн бид нарын гаргасан ийм зайхан. За тэгвэл энэ хоёрын хооронд өдөршин солигдох шугам буюу 180 градусаас зүүн уртаргийн 80 градусын 55 минут 20 секундын хооронд ямар зайтай байгааг бүгдөө одоо тодорхойлж харна гэсэн байна. За ингээд энийг гаргахын тулд бид нар энэ хоёрын хоорондох зөрүүгээ гаргаж үзэх ёстой. За дараад нь энэ зайг онгоц ямар хугацаанд туулах юм бэ гэдгийг бүгдөө бодож үзэх нэ. За бодлого бодохын тулд хамгийн түрүүнд бид нар өдөршин солигдох шугам буюу 180 градусын голчин шугамнаас за өгөгдсөн тухайн одоо цэгийн хоорондох зөрүүг бодож гаргах ёстой. За ингээд бид нар хасах юм бол 180 градусаас хасах 80 градус 55 минут 20 секундыг хасахын тулд бид нар өмнөх 180 градусыг бид нар хоош нь минут секундэд шилжүүлнэ. За ингийн тулд бид нар бүхэл 180 градусаас хоош нь минут секундыг зээлэх юм бол 179 градус 59 минут 60 секунд болох нь. За үүнээсээ бид нар өгөгдсөн тухайн уртаргийн 80 градус 55 минут 20 секундтэй хасвал 99 градус 04 минут 40 секунд болох нь. За тэгвэл энийг бид нар
ямар зайтай газар болохыг тодорхойлох ёстой. За тэгвэл экватор дээр 1 градусд ногдох зэрэгдийн нумын урт бол 111.3 км байдаг учраас бид нар 99 градусаа үржижгэнэ. За үүн дээр бид нар минут секунд тохирох километр авал нэмснээр нийт цаг тодорхойлж гаргаж ирэх ёстой. За бүгдээрээ харъя. За 99 градусаа үржих нь 111.3 км нь 11,018.7 км гарч байна. За тэгвэл одоо энд бид нар 0.4 минутанд ногдох километр тодорхойлъё. За 60 минутанд 111.3 км. За тэгвэл 4 минутанд хэдэн километр ногдох вэ? За ингэж олох юм бол 740 км ах. За одоо бүгдээрээ энэ дээр за секундэд ногдох газараа бид нар бодож гарах ёстой. За минутанд хэд ногдох вэ гэдэг бүгдээрээ гаргая. За ингэж үзэх юм бол 1 минутанд бол 185 км ахна. За эндээсээ бүгдээрээ процесс зохиоё. 1 минут буюу 60 секундэд 185 км бол 40 секундэд хэдэн километр ногдох вэ? За ингээд гарвал энэ нь 123 км-тай тэнцүү байх. За ингээд бүхэл градус минут секундэд ногдох километруудаа хооронд нэмэх юм бол нийт зай гарч ирэх нь. За ингээд үзвэл за 11,2735 км-ийн зайтай газар онгоц маань 400 км цагийн хурдтай ниссэн байна. За тэгвэл бид нар хугацааг нь гаргахын тулд бид нар 400 км цагийн хурдтай онгоцыг олохын тулд ямар зам туулсан юм бэ гэдгийг олъё. За бидний олсон зам бол 11,2735 км. За үүнийгээ 400 км цагт авах юм бол хугацаа гарч ирэх ёстой. Ингээд энэ онгоц маань 2756 цагт явж туулсан байх нэ. За дараагийн бодлогыг харъя. Нэг ултраг дээр орших хоёр хотын хоорондох зай газрын зурагт 31 см зайтай бөгөөд хоёр хотын хоорондох өргөргийн зөрүү 14 градус бол уг зургийн масштабыг тодорхойлоорой гэсэн мэт. За энд бол бас нэлээд хэдэн бид нар аргачлалтай танилцсан юм. За нэг ултраг дээр оршиж байгаа хоёр хотын хоорондох зөрүү нь 31 см гэж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл өргөргийн 1 градус тулж байгаа голдчийн нумын урт бол 111.1 км байдаг учраас бид нар энийг үржүүлчихнэ. За тэгвэл өргөргийн зөрүү нь 14 градус байгаа юм чи энийгээ 111.1 км-аар үржих юм бол 1555.4 км зайтай ах. За тэгвэл энэ зай 31 см зурагдсан бол 1 см-т хэдэн километр зурагдаж вэ гэдгийг бид нар бол энд гаргаж авч үзэх нь. За ингээд үзэх юм бол 1 см-т бол 50.1 км бол яах нь зурагдсан баг. За бидний ингэж ивчиж байгаа энэ бичиглэл бол 1 см-т 50.1 км гэдэг бол нэрлсэн масштаб. За нэрлсэн масштабыг бид нар энэ тоогоо баримжаалаад тоо масштаб руу хүргэх юм бол нэгийг харьцах нь 5 саяын масштабтай зурган дээр энэ хоёр хот хоорондоо 31 см-ийн зайтай зурагдсан байх нэ. Дараагийн бодлоготой танилцъя. Нэг ултраг дээр орших хоёр хотын хоорондох өргөргийн зөрүү 9 градус бол нэгийг харьцах 3 саяын масштабтай газрын зурагт хоёр хотын хоорондох зай ямар зайтай зурагдах вэ? За энд бол бид нар өргөргийн 1 градус тулж байгаа голдчийн нумын урт нь бол 111.1 км байдаг гэдэг энэ аргачлаараа бодож олно. За энэ хоёр хотын хоорондох зөрүү 9 градус учраас бид нар шууд үржүүлнэ. За ингэх юм бол 999.9 км-ийн зайтай юм байна гэдэг нь гарч ирнэ. За тэгвэл ингэж зурагдсан энэ хоорондоо ингэж зурагдсан хоёр хотоо маань нэгийг харьцан 3 сая масштаб дээр ямар зайтай зурагдах вэ гэдгийг болох гэж байгаа учраас бид нар энэ тоо масштабаа нэрлсэн масштаб руу хөрвүүлж үзье. Ингэвэл 1 см 30 км гэсэн нэрлсэн масштаб руу хөрвүүлнэ. За ингээд бид нар эндээсээ харьцаагаа зохиож үзвэл 1 см-т 30 км зурагдсан бол 999.9 км зай хэдэн сантиметр зурагдах вэ? За эндээс бид нар x сантиметрээр олох юм бол энэ зай маань 33.3 см хэмжээтэй нэгийг харьцан 3 сая масштабтай зурган дээр зурагджээ гэдэг нь гарч ирж байна. За дараагийн бодлогыг бодъё. За Монгол орны төв зэг болох өвөр хөшөөтийн булгаас Мэлхийн зам хүртэл шулуун цагаар хэдэн километр болох вэ? За энэ 2014 онд иржсэн эсдийн ерөнхий шалгалтын бодлогоос бодож үзье. За бид нар энийг бодохын тулд өвөр хөшөөтийн булгийн
газар зүйн солилцлыг бид нар мэдэж авах ёстой. Тэгтлийн бодлогын нөхцөлд бол үүрэг шүтийн булгын одоо газар зүйн солилцол өгөгдөг байна. Тэгэхээр бид нар энэ Монгол орныхоо одоо дөрвөн захын цэгийн солилцлыг мэдэж байгаа тохиолдолд үүрэг шүтийн булгын одоо газар зүйн солилцлыг тодорхойлох бүрэн боломжтой. За Монгол шарын даваа хойд өргөгийн 52 градус 90 минут, за арга гашууны бордлогоо хойд өргөгийн 41 градус 35 минут, моттой хамар зүүн урдэргийн 119 градус 56 минут, Майнтуул хойд өргөгийн 87 градус 44 минут. За энэ дөрвөн захын одоо газар зүйн солилцлыг хүүхдүүдэд та нар чийжлэх хэрэгтэй. За ингээд бүгдрөө хэрхэн тодорхойлох аргачлалыг танилцъя. Эхлээд үүрэг шүтийн булгийн байрлаж байгаа одоо газар зүйн урдэргийн шумыг бодож олъё. За зүүн урдэргийн 87 градус 44 минут. За зүүн урдэргийн 119 градус 56 минут. За энэ хоёрын одоо яг дунд л одоо Монгол орны үүрэг шүтийн булаг байрлаж байгаа гэсэн үг. Тэгвэл энэ хоёрын хооронд хэдэн градусын зөрүү байгаа юм бэ гэдэг бүгдөө тооцоолж гаргах хэрэгтэй. За ингээд 119 градус 56 минутаас 87 градус 44 минут асуул баруун захын цэг зүүн захын цэгийн хооронд 32 градус 2 минутын зөрүүтэй болгон тодорхойлогч. Тэгвэл яг энэ хоёрын дунд байгаа учраас энэ нийт өгөгдсөн зайгаа бид нар энийгээ 2 тувааж өгнө гэсэн үг тийм ээ. 2 тувааж өгвөл яг тэнцүү зайг нь тодорхойлчихно гэсэн үг. Ингээд 32 градус 12 минутад 2 туваавал 16 градус тэг 6 минутын одоо зайтай бол яг тэнцүү хуваагдсан гэсэн үг байна. За энийгээ бид нар одоо уртэргийн хэдэн градус шугам дайрч байгаа гэдгийг бодохын тулд за баруун захын цэг 87 градус 44 минут нэрээ энэ одоо төв цэгийн хооронд байрж байгаа 16 градус тэг 6 минутаа нэмбэл зүүн уртэргийн 103 градус 50 минутын уртэргийн шугам үүрэг шүтийн булгийг дайрдаг мэнэ гэдгийг гаргаж ирж болж байна гэсэн. За одоо бүгдөө өргөрийн шугамыг харъя. Өргөрийн шугамыг гаргахын тулд бид нар хойд захын цэг, өмнө захын цэгийн газар зүйн солилцлыг ашиглана гэсэн. За хойд захын цэг 52 градус 90 минут, өмнө захын цэг арга гашууны бордлогоо 41 градус 35 минут. За энэ хоёрын хооронд одоо хэдэн градусын зөрүү байна вэ гэдэг бүгдөө бодож гаргаж үзэх ёстой. За инхийн тулд 52 градус 90 минутаас 41 градус 35 минут асах юм бол энэ хоёрын хооронд 10 градус 34 минутын зайтай болгоно тодорхой байна. За энийг яг одоо бид нар голын зайг олох гэж байгаа учраас 2 тувааж өгнө. За ингээд туваах юм бол 5 градус 17 минутын бол зайтай авах. За бид нар энийг 41 градус 35 минутаас хэмжиж байгаа учраас энэ дээрээ нэмж өгвөл 46 градус 52 минут буюу хойд өргөргийн 46 градус 52 минутын өргөрийн шугам дайрч өнгөрч байна. За ингээд үүрэг шүтийн одоо газар зүйн солилцлол хойд өргөргийн 46 градус 52 минут ахна. За одоо энэ өгөгдсөн газар зүйн энэ солилцлыг ашиглан мэлхийн зам хүртэлх зайг бүгдөө тодорхойлж үзье. За мэлхийн зам бол хойд өргөргийн 23.5 градус. За энийг бид нар минут руу шийдвэрлвэл 23 градус 30 минут гэсэн. За энэ хоёрын хооронд бид нар зөрүүг олох юм бол 46 градус 52 минутаас за мэлхийн зам 23 градус 30 минутаа асуул. За үүрэг шүтийн булгаас мэлхийн зам хүртэл 23 градус 22 минутын зайтай ахна. За тэгвэл бид нар уртэргийн хувьд бол одоо бүх голчууд тэнцүү 111.1 одоо километр л ноогддог. За энийг бид нар бол ашиглаж бодвол 23 одоо бүхэл градус 111.1 км-аараа үржүүл 2555.3 км ах. За тэгвэл 22 минутанд хэдэн километр газар ноогдох вэ гэдгийг харъя. 1 градус буюу 60 минутанд 111.1 км ноогдсон бол 22 минутанд хэдэн километр ноогдох вэ? За тэгвэл x км нь 505 км ах. Ингээд градус минутанд гарсан километрод хооронд нь нэмж үзэх юм бол за Монгол орны төвцийг өөрөг шүтэн булгаас мэлхийн зам хүртэл 2560.35 км-ийн зайтай болох нь гарч ирж байна. За ингээд хичээлдээ амжилттай оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Амжилт хүсье.